2000 оноос хойш хамгийн шит 5 кино. Хамгийн эхлээд би одоо энэ Тэнгэрийг үгээд кино хэлнэ. За ямар кино гэдэг вэ? Тэнгэрийг үгээд одоо энэ Чингис хаан тоглосон Их тайван гээд одоо дөрийн дуучин хөгжмийн зохиолч. Найруулагч юм. Одоо би гэхдээ ер нь тэр хүнийг бити кино найруулсаа гэж боддог. Хоёр дахь кино нь Үхлийн симфон гэж кино. Яа. Зэрлэг кино шүү. Тийм үг кино та. Аимшиг кино гэдэг бас. Яг хоо тэгээд яг нөгөө тухайд би бас нөгөө телевизэд ажилладаг байсан. Бас нэг иймэрхүү киноны нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгээд нэг нээлтэн дээр очиж сурвалжлага авна. Яг тэр чинь энэ Үхлийн симфон чи яг 10 сарын 31-нд Хайловны баяраар нээжсэн баггүй. Тэнгис нээжсэн би бүр амар сайн санаж. Яваал очсон чинь ингээл тайз маячин амар гоё ингээл яг хөлтөлт хийсэн юм ингээд яг ийм нүүр амаа бүрдсэн хүмүүс байгаа амар аргаас нь сүлгөөж мөлгөөр тэнгисийг ингээд бүтэн ингээд яг ийм Хайловны орчим болгоод өгч байгаа байхгүй. Хараад пүү яа инста. Хандээ гэл Орсон аимшигын жанрын кино байсан. Тэгээд инээдмийн киноч юм шиг. Жохон уран бүтээж биш. Сэтгэлгээгээр хандсан юм болоо. Тэр комеди кино байсан бол бас арай өөр тий. Одоо жоохон тийм жоохон өшөө фантастад өшөө юмнууд яагаад тэгсэн бол өдөө топт явж байгаа юм билүү те. За хоёр шит кино.